Та бүхэнтэй эзний нэрээр мэдчилж байна. Өнөөдөр та бүхэнтэй эзний нэр дотор дахин хамтдаа уулзаж эзэнд мөргөл хүндэтгэлийг өргөж байгаадаа маш их баяртай байна. Хамтдаа дуулал номын 65 дугаар бүлгийн 1-13 дугаар ишлэл, дуулал 65 дугаар бүлгийг тэр чигт хамт уншъя. 13 ишлэлтэй ийм бүлэг байна. Дуулал 65. 658 дугаар хуудсан дээр байна. 658 дугаар хуудас. 658 дугаар хуудас. Дуулал 65 1-13 дугаар ишлэл. За би уншия. Бурхан таны өмнө анир чимээгүй байдал Сион дэх магтаал байх болно. Танд ам өчгийгч биелүүлнэ. Та залбирлыг сонсдог. Танд бүх махбод очдог. Хилэн нүгэл намайг дийлжээ. Гэмт үйлдэлийг маань та уучлана. Хашаандаа суулгахаар таны сонгож ойртуулсан хүн юутай ерөөлтэй вэ? Бид таны ариун сүм болох таны өргөөний сайн сайханд хангалуун байна. Бидний авралын бурхан газар дэлхийн бүх хязгаар алс голын далайн найдлага болох та айдас төрүүлмээр үйлсээр бидэнд зөвхт байдалд хариулна. Та бяр тэнхээгээр уусыг цогцлуулж эрх чадлыг бүслэн та далайн төрхрээ давалгаануудын төрхрээг хүмүүсийн өмнөнийгч намдаадаг. Хязгаарт оршин суугчид таны тэмдгүүдээс айн зогсдог. Та үүрийн туяа ба үдшийн бүрийг баясхан хашгиулдаг. Та газар дэлхийд айлчилж түүнийг бэлхуулдаг. Та түүнийг ихэд баяжуулдаг. Бурхны урсгал усаар дүүрэн байдаг. Та газрыг инхүү зэхэхдээ тэдний үр тариаг бэлтгэдэг. Та түүний шанг аривнаар услан нурууг нь тэгшилж та зүсэр бороогоор түүнийг дэвтэн ургахыг нь өрөөнө. Та ээлтэй жилдээ титэм өмсгөн таны мөрөөр тос цавдмыг. Хэр талын бэлчээрүүдч цавдуулж толгод баяр баясгалангаар хужигддаг. Нутгийг нугыг хонин сүргэн өмөрч хөндийнүүд үр тариагаар хужигджээ. Баясгалантай хашгиралтууд тийм ээ тэд дуулалт мууй. Амен. Эзэнд итгэдэг нэгэн хүн уурхаад ажилдаг байж гинэ. Тэгээд тэр хүн өдрийнхөө хоолыг идэх болгондоо бурхандаа талархан залбирдаг байж гинэ. Уурхайн ажилчид бүгдээ уурхаа дотроо хоолоо идээд суудаг байж гинэ. Тэгээд түүнийг хоолоо идэхдээ бурхандаа талархан залбирх үед нь бусад хүмүүс нь шоолон инээлддэг байж. Нэгэн удаа тэд өдрийн хоолоо идээд суух үед өнөөх итгэгч уурхайн ажилтан маань хоолныхоо төлөө нүдэн айнаад бурхандаа талархан залбирч гин. Харин энэ хооронд нь уурхаад залбир нохоо орж ирээд хоол шиншилж явж хагаад нөгөө залбираа сууж исэн итгэгчийн хоолыг нь аваад гараа авчирч. Залбираа дууссан хоол байхгүй бусад найзууд нь бүгдээ түүнийг шоосон байна. Ингээд хөөрхөө хоолгүй хоцорсон итгэгч маань бурхан талархсан биш хоолгүй хоцорсон итгэгч маань хоолныхаа араас амь тэмцэн нохооны араас гүгээд гарсан байна. Харин нохоотой өөцөлтөд явж байгаа хооронд нь уурхаад аваад гарч уурхаа тэр чигтээ нуурч дотор нь байсан бүх хүмүүс дарагдаж өгч гинэ. Энэ хүн бурхан талархаж бурханд найддгийнхаа улмаас аврагдсан. Эзэнд итгэдэг жинхэнэ монстаа болж энэ дэлхийд эзний нэрийн төлөө жинхэнэ од болон гих хүмүүс бол эзэнд бүрэн итгэл найдвараа тавьдаг, түүнд талархдаг, түүнийг эмээн хүндэтдэг, түүнд дуулууртаа захирагддаг хүмүүс байдаг. Энэ хүмүүсийн үр жимс ийхүү илэрхийлэгддэг гэдэгт би итгэлтэй байна. Өнөөдөр би эзний үгийг та бүхэнтэй дуулал номын 65 дугаар бүлгээс эвэлт бурхандаа талархаж түүнийг магтан хүндлэгтэн хэмээх сэдвээр эзний үгийг хуваалцахыг хүсэж байна. Ерөөчүүдийн хувьд жилдээ 3 удаа ургац хураадаг байсан. Тэд алгасал баярын үеэр буюу хавар 3-4 сарын үед нэг ургац авдаг байсан. Үүнийг жилийн эхний ургац хэмээн нэрлэдэг байсан. Энэ ургацын үеэр тэд ихэвчлэн 10 хурааж авдаг байсан маа. Үүгээрээ тэд талхаа хийдэг байж. Хоёр дахь ургац нь 5-6 сарын алдад Пентекост баярын үеэр тэд ургацыг хоёр дахь ургацаа хурааж авдаг байж. Энийг жилийн хоёр дахь ургац хэмээн нэрлэдэг байлаа. Энэ ургацаараа тэд ихэвчлэн буудай буюу улаан буудаг тэд хурааж авдаг байсан. Үүгээрээ тэд бас талх хийдэг байж. 3 дахь ургац нь майхан баярын үеэр буюу намар 9-10 сарын алдад энэ баяраа тэмдэглэхдээ 3 дахь ургацаа хурааж авдаг байлаа. Үүнийг жилийн 3 дахь ургац хэмээн нэрлэдэг. Энэ ургацаараа тэд усан үзмээ хурааж авч үүгээрээ тэд дарсаа хийдэг байж. Ингээд жилдээ 3 удаа ургац хурааж авахдаа тэд эхний 2 ургацаараа талхаа хийж харин сүүлийн ургацаараа тэд дарсаа хийдэг гэсэн. Бурхан тэдэнд ургацыг өгж, бурхан тэдэнд хур бороог өгч, бурхан тэдний амьдралыг элбэг дэлбэгээр ивэснээрээ тэд талхтай байдаг байсан, тэд уух ундаатай байдаг байсан. Бурхны хангалтын улмаас тэд талхыг идэж, бурхны хангалтын улмаас тэд уух ундаатай байдаг байлаа.
Өнөөдөр ч гэсэн бид эзэн бурхан, бидний эцэг бурханы хайр ивэл нэгүсэл дор түүний сүнслэг хангалтын улмаас бид сүнслэг талхыг гэдэж бид бас мөн сүнслэг ундааг ууж тэрхүү аврал дотор бид баясан түүнд талархал магтаал хүндэтгэлийг өргөн амьдарч буйзаа. Учир нь бидний эзэн Есүс Христ өөрийн шавнартайгаа загалмай цовлогдохынхаа урд оройн алгасал баярын үеэр эзний зоогийг барихдаа тэрээр талархал илэрхийлээд шавнартаа хувааж өгөхдөө үүнийг энэ бол миний тааны төлөө зориулж буй бие минь юм гэж хэлсэн байдаг. Мөн тэрээр удалгүй аяг даршийг аваад шавнартайгаа хувааж уухдаа энэ нь та нарын төлөө орсгох шинэ гэрээний миний цус болоо. Үүнийг уух бүрдээ та нарын гэм нүглийн төлөө орсгох миний цусыг дурсан санах тун гэж тэр хэлсэн байдаг. Эзэн Есүс Христ энэ дэлхийд ирэхдээ тэр бидний амьдралын төлөө мөнхийн талах, мөнхийн ундаа болон ирсэн юм аа. Энэ нь Бурхны бидэнд өгсөн сүнслэг хангалт байлаа. Еврейн ард түмэн, Израилийн ард түмэн жилд 3 удаа ургацын баярыг тэмдэглэхдээ энэхүү дуулал 65 дугаар бүлгээр түүнд магтаал хүндэтгэлийг өргөдөг байсан. Тэд ургацыг хурааж авахдаа Бурхнаар тэтгэгдэн, Бурхнаар өрөөгдөж ивэлт Бурхандаа тэд энэ 65 дугаар бүлгээр магтаалыг өргөж бас мөн талархлыг өргөдөг байсан юм аа. Эзэн биднийг ивээсэн тэр өрөөлийн их ундрах, эзэн биднийг өрөөсөн, бидний сүнслэг талах, бидний сүнслэг ундаа болсон эзэн Есүс Христийг харуулдаг бөгөөд энэ бүгдийг авсан бид бүгдийн хувьд түүнд талархал магтаал хүндэтгэлийг өргөж амьдрах ёстой юм аа. Эндээс бидний итгэлийн амьдрал эхэлдэг бөгөөд эндээс бидний сүнсний үр жимс төрөн гарснаар бид бусад үндэстнүүдэд нөлөөлж, бид эргэн тойрондоо нөлөөлж, бид эзэн бурхны амьдралыг, эзэн бурхны нэгүслийг, эзэн бурхны яруу алдрыг бид бусдад харуулж түгээж амьдрах юм аа. Дуулал 65 дугаар бүлэг нарийн нэгтлээд харах юм бол дараах 3 зүйлийг бидэрт өнөөдөр тунхагладаг. Нэгдүгээрт 1-5 дугаар ишлэлдэр эзэн авардаг гэдгийг тунхагладаг юм аа. Би 1-5 дугаар ишлэлийг дахин танаас уншихыг хүсэж байна. Бурхан таны өмнө анир чимээгүй байдал Сион дахь магтаал байх болно. Танд ам өчгийгч биелүүлнэ. Та залбирлыг сонсдог. Танд бүх махад очдог. Хилэнц нүгэл намайг дийлжээ. Гэмт үйлдэлийг маань та уучлана. Хашаандаа суулгахаар таны сонгож ойртуулсан хүн юутай өрөөлтэй вэ? Бид таны ариун сүм болох таны өргөөний сайн сайханд хангалуун байна. Бидний авралын бурхан газар дэлхийн бүх хязгаар алс холын далайн найдлага болох та айдас төрүүлмээр үйлсээр бидэнд зөв байдлаа харуулна гэж хэлсэн байна. Энэ 1-5 дугаар ишлэл бидэнд авралын маш чухал үннийг өнөөдөр тунхаглаж байгаа. Эзэн бол авардаг бурхан юм а гэдгийг бидэнд харуулж байгаа. Учир нь 3 дугаар ишлэлээр хүн бол нүгэлтэй гэдгийг тунхагласан. Тийм ээ, бид эзний өмнө нүгэлтэй. Бид ихийн хэмлийг нүгэл тунд олдсон. Бид нүгэл тунд төрсөн. Бид нүгэл тунд өссөн. Бид нүгэл үйлдэж амьдардаг. Бид бол нүгэлт хүмүүс болоо. Харин эзэн энэ нүгэлт хүний төлөө өөрийнхөө Есүс Христийг илгээснээр мөнхүүн 3 дугаар ишлэлд хэлсэнчлэн гэмт үйлдэлийг маань та уучлана гэж хэлсний дагуу Есүс Христ загалмай дээр цоглогдсон нас турснаар бидний гэм нүглийн маань уучилж тэр бидэнд нэгүслээ, тэр бидэнд ивэлээ сойрхсан юм аа. Хэрвээ та Монстагаар анхудаа ирсэн бол, хэрвээ та Монстад ирээд өнөөдөр энэ цуглаанд ирээд сууж байгаа бол би танд хэлмээр байна. Та нүгэлхүү гэж өөрийгөө хэлж чадахгүй бидтэй. Та гэм нүгэлтэй гэдгээ та мэдж байгаа юм бол танд Бурхны уучлал хэрэгтэй бидтэй. Тэгснээр таны амьдрал ивэл ерөө сайн сайхан ирнэ бидтэй. Би таны эзний уучлал, эзний нэгүсэлд итгэхээсэй гэж хүсэж байна. Үргэлжлүүлээд эзэн хэлэхдээ эзэн авардаг юм а гэж хэлсэн. Учир нь 4 дугаар ишлэлдэр хашаандаа суулгахаар таны сонгож ойртуулсан хүн юутай өрөөлтэй вэ? Бид таны ариун сүм болох таны өргөөний сайн сайханд хангалуун байна. Бидний авралын бурхан газар дэлхийн бүх хязгаар алс холын далайн найдлага болох та айдас төрүүлэн үйлсээр бидэнд зөв байдлыг харуулна гэж хэлсэн. Тийм ээ, Есүс Христ загалмай дээр цоглогдох нь үнэхээр айдас төрүүлэн үйлс байсан. Есүс Христ бидний төлөө зовлон амсаж цусаа урсган ямар ч гин хийгээгүй мөртлөө гин нүгэл бидний төлөө зовлон шаналлыг эдлэн гэдэг бол айдас төрүүлэн үйлс байсан юм аа. Энэ айдас төрүүлэн агуу гайхамшигт үйлсээрээ дамжуулан тэр биднийг энэ дэлхийн хязгаараас дэлхийн 408 зогсоос тэр биднийг өөртөө аварсан юм аа. Дуулал 65 дугаар бүлэг эзэн биднийг авардаг гэдгийг тунхагладаг. Эзэн таныг авардаг юм шүү. Тийм учраас та эзэнд итгээрэй гэж би таныг өнөөдөр зоригжуулмаар байна. Эзэнд итгэх итгэл дотроо тууштай байгаарай. Эзэнд итгэх итгэл дотроо бууж өгөхгүй байгаарай. Эзэнд итгэх итгэл дотроо тууштай энэ замыг дуустал эзний өмнө очих хүртэл итгэлээр амьдраасаа ахын дүүсэ гэж та бүгдийг би уриалмаар байна. Дуулал 65 дугаар бүлгийн бидэнд тунхагладаг 2 дахь чухал сүнслэг үнэн бол эзэн бүгдийг захирдаг гэдгийг тэр бидэнд заадаг юм аа. 6-аас 8 дугаар ишлэл. Та бяг тэнхийгээрээ уусыг цогцлуулж, эрх чадлыг бүслэн,
та далайн төрхрээ давлгаануудын төрхрийг хүмүүсийн үүмээ нэгч намдаадгаа хязгаарт оршин суугчид таны тэмдгүүдээс айн зогсдог. Та үүрийн туяа ба үдшийн бүрийг баясган хашгируулдаг гэж хэлсэн байна. Тийм ээ. Эзэн энэ хорвоо дэлхийг захирдаг. Тэр газрыг захирдаг. Тэр далайг захирдаг. Тэр хүмүүн төрлөختнийг захирдаг. Тэр бүгдийг захирдаг. Тэр бол дээдийн дээд. Тэр бол хаадын хаан. Тэр бол бурхтын бурхан. Оройн дээд бидний эзэн бурхан юм аа. Хүн зөвхөн түүнийг ирж хаах ёстой бөгөөд зөвхөн түүнд мөргөн хүндлэх ёстой бөгөөд түүнд захирагдаж түүнд дуулууртаагаар амьдрах ёстой юм аа. Өнөөдөр бид нар өөрсдийнхөө сайн сайхан амьдарч байгааг эзэн бурхны ивэл юрөөл байгаа учраас амьдарч байгаа гэж харамсалтай нь бодохгүй байх тохиолдол байна. Заримдаа итгэгч нар бид нар ч гэсэн болж буй бүгдийг болохын ёстой юм шигээр л бодож амьдардаг. Харин эзэн газрыг захирдаг, эзэн далайг захирдаг, эзэн хүмүүсийн амьдрал бид бүгдийг захирдаг учраас эзэн бол агуу захирагч эзэн юм аа. Тийм учраас бид түүнд дуулууртай захирагдаж амьдрах ёстой юм аа. Моста цугласан ахын дүүсээ би таныг нэгдүгээр эзэнд итгээрэй гэж уриалмаар байна. Яагаад гэвэл тэр авардаг эзэн учраас. Моста цугласан ахын дүүсээ би таныг эзэн захирагдаж түүнд дуулууртаагаар амьдраасай гэж таныг уриалмаар байна. Яагаад гэвэл тэр захирдаг эзэн учраас. 3 дугаарт эзэн хангадаг эзэн гэдгийг Дуулал 65 дугаар бүлэг өнөөдөр бидэнд тунхилдаг. Энэ бол Дуулал 65 дугаар бүлгийн бидэнд тунхилж буй сүнслэг 3 дахь үнэн байна. Энэ тухай 9 дугаар ишлэлээс ахуулаад 13 дугаар ишлэл хүртэл үргэлжлүүлэн хэлсэн. Хязгаарт оршин суугчид таны 9 дугаар ишлэл та газар дэлхийд айлчилж түүнийг бэлхуулдаг. Та түүнийг ихэд баяжуулдаг. Бурхны урсгал усаар дүүрэн байдаг. Та газрыг инхүү зэхэхтэй тэдэнд үр тариад бэлтгэдэг. Та түүний шанг аривнаар ослон нурууг нь тэгшилж та зүсэр бороогоор түүнийг дэвтэн ургахыг нь өрөөн. Та ээлтэй жилдээ титэм өмсгөн таны мөрөөр тос цавдмай. Хээр талын бэлчээрүүд ч цавдуулж толгод баяр баясгалангаар хожигддаг. Нугыг хонин сүрг нөмөрч хөндийнүүд үр тариагаар хожигджээ. Баяр баясгалантай ашиглалтууд тийм ээ тэд дуулалд мой гэж хэлсэн байгаа. Тийм ээ. Эзэн биднийг амьдралын сайн сайхан бүхнээр хангадаг эзэн юм аа. Тэр хур бороог оруулснаар тэр газар дэлхийн гарцыг бий болгодог. Газар дэлхийн гарц бий болсноор мал сүрэг өссөн үрждэг. Мал сүрэг өссөн үржснээр бидний амьдралд тэтгэгддэг. Бид баясгалантай дугаар түүнд магтаж, түүнд талархлыг өргөж амьдардаг. Эзэн таныг хангах болно. Эзэн бол хангадаг эзэн юм аа. Тэр зөвхөн таныг тамаас аврах тухайд өнөөдөр энд яригдаагүй. Тэр таны зөвхөн гмийг уушлах тухайд энд яригдаагүй. Харин та түүнд дуулууртай байхаас тэр таныг бас хангаж, ивэж, танд сайн сайхан зүйлийг өгөх болно гэдгийг өнөөдөр Библи бидэнд амлалдаг. Матай номын 6 дугаар бүлгийн Матай 6-гийн 33 дугаар ишлэлийг хэрвээ бид нар унших юм бол та юуны өмнө Бурхны зөв байдал ба түүний хаанчлалыг өмнөө тавьж явах хаваас энэ бүхэн танд нэмж өгөгдөх болно гэж хэлсэн. Энэ бүхэн гэдэг нь юу юм бэ? Бидний өмсөх гоц, бидний идэх гол, орох хорон, унах унаа, бидний хэрэгцээтэй болгоныг хэлээгүй гэж юу? Тэгвэл өнөөдөр Дуулал 65 дугаар бүлэг яг л энэ зүйлийг өнөөдөр бидэнд номлож байгаа. Тэр нь юу вэ гэвэл авардаг эзэнд итэг, захирдаг эзэнд дуулууртай бай. Тэгээд хангадаг эзэн чамайг хангах болно гэдгийг эзэн өнөөдөр бидэнд хэлж байна. Ахан дүүсээ эвэлт эзэндээ талархаж, эвэлт эзнийгээ магтан дуулж, эвэлт эзэндээ мөргөж, эвэлт эзнийхээ дотор жинхэнэ мостой болон амьдарцгаая. Мостонод байя. Учир нь бидний эзэн авардаг. Учир нь бидний эзэн захирдаг. Учир нь бидний эзэн хангадаг. Энэ 3 зүйлд итгэж, бид түүнд итгэж, түүнд захирагдаж, түүнд талархаж, түүнийг магтаж явах хаваас таны амьдралаас эзний гэрэл, эзний үнэн, эзний хайр ивэл, эзний өрөөл урсахгүй гэж юу. Тэр амьдралыг босгон байгуулдаг. Тэр юучгүй газраас тэр өөрийн амьдралыг ивэн тэтгэдэг. Тэр таны амьдралыг ивэх болно. Ивэлт эзэн итгээрэй. Баярлалаа та бүхэнд. Эзэн та бүгдийг ивэх болно.